За тэгэхээр хэвэл одоо SAT-ийн энэ бодлогын хамтдаа бодцгоё. За хэрвээ энэ equation өгөгдсөн бол k нь бүхэл тогтмол тоо бол энэ equation буюу тэгштэл маань өөрөө шийдэггүй тохиолдолд k-гийн боломжит утгыг олоорой гэдэг бодлого байна. За тэгэхээр хэдүүлээ бодъё. X-ийг үржих нь kx-ээс асах 56 тэнцүү 16. Тэгэхээр энэ equation маань шийдэхгүй байхын тулд хэдүүлээ x-ийг гаргаж авна. За хаалтаа бодлоо. K-г үржих нь x-ийн квадрат хасах нь 56x тэнцүү хасаа 16 болно. За хасаа 16 тэнцүү нэгдгийг оруулчвал K-г үржих нь x-ийн квадрат хасах нь 56x нэмэх нь 16 тэнцүү тэг болно. За дискриминантын аргаар хэдүүлээ x-ийг 2-оо олвол x-ийг 2 тэнцүү нэмэх 56 дээр нэмжсдэг нь язгуур доор хасах 56-гийн квадрат хасах нь 4-ийг үржих нь k үржих нь 16. Хуваах нь 2-ыг үржих k. За тэгэхээр яг дискриминантын аргаар бодоход дискриминант буюу энэ язгуур дотор байгаа тоо тгээс бага байвал бид нар шийдвэрт мэддэг. Тэгэхээр хасах 56-гийн квадратыг үрждэг нь хасах 56-гийн квадратаас хасдаг нь 4-ийг үржих k үржих 16 гэдэг бодол маань тгээс бага байх юм бол энэ шийдвэр байна гэсэн үг. За энийг хэдүүлээ доошлуулж бодъё. За тэгэхээр десмосоо хэдүүл ашиглах хэрэгтэй. Эсвэл шууд юу очиж болно? Цэжүр очиж болно. Эсвэл ноорог дээр буцаж болно. Хасах 56-гийн квадрат. Тэгэхээр хасах 56-гийн квадрат бол 3136 гэдэг байдлаар энийг харагдаж байна. Тэгэхээр 3136-аас хасдаг нь 64k тгээс бага гээд 3136-аас 64k нэх гэж гарч ирнэ. Тэгэхээр манай бодлогын хувьд бол 3136-64 туухаар хэдүүлээ хуваах 64 гэж. Тэгэхээр 49 гарч байгаа буюу ерөнхийдөө k 49-өөс их гэж гарч ирж байна. За тэгэхээр k нь өөрөө бүхэл тоо гэж хэлсэн. Тэгээд k-гийн хамгийн бага утга нь хэд байх вэ гэхээр k тэнцүү 50 байх юм бол энэ equation буюу энэ тэгштэл маань шийдвэр болоод бодлого тусч байгаа юм байна.